Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо бэлчээрийн сэргийгч чадвах малчдын хамтын оролцоонд тулгуурласан байгууллагыг хөгжүүлэх замаар бэлчээрийн менежментийг төлөвшүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр ажилладаг үндэсний хэмжээний мэргэжлийн байгууллага юм. 17-оос 2020 онуудад Швейцарын хөгжлийн агентлагийн ногоон алт малын эрүүл мэнд төслийг Монгол улсынхаа бүх аймгийн тодорхой тооны сумдад хэрэгжүүлж эхлээд байна. За энэ хүрээнд бид нар орон нутгийн малчдын хамтын зохион байгуулалтыг дэмжиж ажиллаж байгаа. Нэг нутаг усны, нэг голын малчдын хамтын зохион байгуулалтыг дэмжснээр тэд бол бэлчээртэй тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхэд хамтын шийдвэр гаргадаг болж байна. Нөгөө талаар малын чанар эрүүл мэндээ сайжруулах, бэлчээрээ сэргээн сайжруулах, орлого ашгаа нэмэгдүүлэх чиглэлээр бол тодорхой хэмжээний ажлууд зохион байгуулж үр дүнд хүрж байгаа туршлагууд манай улсын баруун бүсийн аймагуудад бол тодорхой хэмжээнд гарсан байгаамаа. Монгол улс чөлөөт зах зээлийн систем шилжснээр хуучин нэгдлийн мал хөгжлөгдсөний дараа малчид өөрийн гэсэн малтай болсон ч нэгдсэн зохион байгуулалт үгүй болсноор бэлчээр ашиглалтын удирдлага, зохион байгуулалт, малын үржлийн ажил, мал аж ахуйн бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлт, борлуулалт, тэжээл тариалах, хадлан бэлтгэх зэрэг олон ажлууд нуран унсан юм. Энэ бүхний улмаас бэлчээрийн доройт нэмэгдэж, малын ашиг шим буурах, ган зуудад малан алдах, бүтээгдэхүүний анхан шатны боловсруулалтаас ахуулаад хэрэглэгчид хүргэх маркетингийн сүлжээ шат болгондон алдагдсанаас түүхийн эдийн үн өсөхгүй байх. Бусад орлого олох бололцоогоо алдснаас орлого ашгаа нэмэгдүүлэх боломжгүй болж малчид зах зээлийн нөхцөл зохицуулан бие даан бизнес эрхлэх аргагүй хүрсэн юм. Энэ олон нийтлэг асуудлуудыг нэг малчин шийдвэрлэх бололцоогүй. Ийм учраас хамт олноор тал талаас нь хэлэлцэж ардчилсан зарчмаар хамтын шийдвэр гарган хамтран зохион байгуулах нь юунаас илүү чухал болж малчдын эрх ашгийг хамгаалсан байгууллага зайлшгүй шаардлагатай байсан нь Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоог байгуулах үндэс суурь болсон юм. Өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд 11 аймаг, 141 сум, 1300 хэсэг, 70 хоршоо байгуулагдсан нэгдэн ажиллаж байна. Монгол орны эдийн засгийн тулгуур баг нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн үндэс болсон бэлчээрийн доройтлыг хязгаарлах, зүй зохистой ашиглалтыг нэвтрүүлэх, зохицуулалт, хариуцлагыг өндөржүүлэх бодлогын шинжилэл, арга хэмжээний үндсэн чиглэлээр салбарын мэргэжилтүүд болон ашиглагчид нэгдсэн ойлголтод хүрэх хамтын ажиллагааг шин шатнд гаргах зорилго бүхий Монгол орны бэлчээрийн үндэсний форум 2017 оны 9 сарын 27-28-ны өдрүүдэд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Төрөлх бэлчээр нутгийн хамгаалцгай Брэтэй форумын үйл ажиллагааны ерөнхий зохион байгуулагчаар Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо ажиллаж, Үнс хөдөөж ухрын хөнгөн үйлдвэр яам, газар зохион байгуулалт, геодез зураг зүйн газар, Сагуур орчны шинжилгээний газар, Швейцарын хөгжлийн агентлаг, ногоон алт, малын эрүүл мэнд төсөл, хөдөөж ухрын их сургууль, Монгол улсын их сургууль, бодлого судлалын төв, Монголын ноос ноолуурын холбоо, Монголын арь ширний үйлдвэрлэлийн холбоо зэрэг байгууллагууд хамтран зохион байгууллаа. Форумд улсын хурлын тамгын газар болон Үнс хөдөөж ухрын хөнгөн үйлдвэрийн яам, төрийн болон төрийн бус байгууллага, сургалт эрдэм шинжилгээний байгууллагууд, олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрийн төлөөлөл, аймаг сумдын засаг даргын тамгын газар, түүний албад, бэлчээрийн менежментийн ажлын хэсгийн гишүүд, малчдын байгууллага болон малчдын төлөөлөл, хувийн хэвшил, үйлдвэр аж ахуйн нэгжийн төлөөлөл судлаачид, оюутнуудын төлөөлөл болох 250 гаруй хүн оролцсон юм.
Монголын бэлчээр ашигчдын нэгдсэн холбоо маань одоо сүүсхэн байгуулагдаад яг 2 дахь жилийнхаа нүрийг үзэж байна. Улсын хамт 21 аймаг 330 сумын салбар болоод нэгдээд 60,000 гаруй одоо малчин мөрхүүдийг бас нэгтгэсэн ийм одоо үндэсний хэмжээний байгууллага бол за ер нь баг байхгүй байна. Бэлчээр ашигчдын холбоо маань зөвхөн одоо бэлчээрийн хүрээнд гэлтгөө манай малчтынхаа бас одоо нийтлэг ашигын тулд олон арга хэмжээнүүдийг санснаас бол хийж ирсэн байгаа. Миний би ч гэсэн бас хувийнхаа үднээс дэмжиж бас олон арга хэмжээндээр оролцож байсан. Үнэхээр бол одоо ийм эрүүл тогтолцоотой, ийм эрүүл бүтэцтэй, ийм эрүүл гишүүнчлэлтэй гэдэг юм уу, ийм эрүүл бодлого зорилготой ийм байгууллага бол бас уурхаа. Манай Швейцарын хөгжлийн агентлагийн ногоон алт малын эрүүлийн төсөл 2004 онд анх одоо хэрэгжиж эхлэнсэж 12 жил өнгөрч байна. Энэ 12 жилийн хугацаанд нийт одоо 7 аймгийн 120 гаруй суманд малчдыг бэлчээр ашигчдын эсгийн зохион байгуулалтанд оруулах, эсгийн зохион байгуулалтын дээр үндэслээд бэлчээр ашигчдын гэрээ байгуулах, өөр хэлбэл төрийн одоо бэлчээрийг ашиглаж байгаа малчид өөрсдөө эрх үүрэг хариуцлага тодорхой болгох чиглэлээр ингэж ажилласан байгаа. Тэгээд энэ жил одоо энэ өдөр Монголын бэлчээр ашигчдын нэгдсэн холбоо анхны бэлчээрийн форумыг зохион байгуулж байгаа. Бэлчээрийн форумын гол зорилго нь гэвэл энэ бэлчээрийн салбарт ажиллаж байгаа судлаачид, мэрэгжилтнүүд одоо энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бас байгууллагууд, олон улсын байгууллагууд дээр малчид хамтраад одоо энэ бэлчээрийн салбарт тулгамдаад байгаа хамгийн бэрхшээлтэй асуудлуудыг тодорхойлоод тэр шийдэх арга замуудыг одоо хэлцэж яхаар ингэж жил болгоно бэлчээрийн үндэсний форумыг зохион байгуулахаар болж байгаа. Швейцарын хөгжлийн агентлагийн хамтын ажиллагааны захирал ерөнхий консул Габриэль Шперли манай улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа Монгол орны бэлчээрийн үндэсний форумд хэлсэн үгэндээ бэлчээр нутгийн хамгаална гэдэг нь ард түмнийхээ сайн сайхны төлөө санаа тавьж баялаг түүх, өв соёлон хамгаална гэсэн үг юм а. Швейцарын хөгжлийн агентлаг танай улсыг ногоон байж иргэдэн улам сайн сайхан амьдрах тал дээр шийдвэртэй зогсож байгаа. Хамгийн гол нь бид хамтран ажиллаж байж л энэ зорилтод хүрнэ. Энэ хэлэлцүүлэг нь Монгол орнд бэлчээрийн доктортой ашиглалтыг хангах шилдэг туршлагыг дэмжиж, санаа бодлон хуваалцах явдлыг хангах хүрээнд оролцогч талуудын яриа хэлэлцээрийн талбар бий болгох энэ тааламжтай боломж олгож байгаамаа гэдгийг онцлон тэмдэглэсэн юм а. Форумын үндсэн хуралдаанд 3 ихтгэл хэлэлцүүлсэн бөгөөд түүний нэг нь Швейцарын хөгжлийн агентлагийн ногоон алт малын эрүүл мэндийн төслийн зохицуулагч Энх хамгаалангийн малчдын оролцоо, эдвэгс наашлаг, хамтын ажиллагааг бэхжүүлэх нь дундын эзэмшлийн бэлчээр нутгийг зүй зохистой ашиглахын тулгуур болох тухай үр дүн сургамж сэдвт илтгэл. Ногоон алт малын эрүүл мэндийн төслийн бэлчээрийн мэрэгжилтэн булгамаагийн бэлчээрийн сэргэх чадварын зүй тогтол, зарчим болон төлөв байдлын өөрчлөлтийн загварууд нь бэлчээр ашиглалт болон салбарын олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх үндэс болох нь сэдвт илтгэл. Мөн Америк нэгдсэн улсын хөдөөжихөн яамны хоорнодаагийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Брандон Бейслмейер бэлчээр ашиглалтыг олон талын оролцоотойгоор зохион байгуулахад шинжлэх ухааны гүйцэтгэх үүрэг сэдвт сонирхолтой илтгэлүүдийг тавьж хэлэлцүүллээ. Форумын үйл ажиллагааг албан ёсны нээсний дараа мэдлэг оюун Монгол орны мал аж ахуйн салбар тэр дундаа бэлчээрийн салбарт зориулж яваа эрдэмтэн судлаач мэрэгжилтнүүдийн Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны нэрэмжит Green Gold шагналаар шагналаа. Хоёр өдрийн турш үргэлжилсэн Монгол орны бэлчээрийн үндэсний форумын үеэр бэлчээр ашиглалтын эрх зүйн зохицуулалтыг сайжруулах хариуцлагыг өндөржүүлэх боломжууд, бэлчээрт ээлтэй мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологийн кодыг хөгжүүлэх хэрэгцээ, Швейцарын хөгжлийн агентлагийн ногоон алт төслийн дуршлаг үр дүнгээс малчдын байгууллагын хөгжил 21-р зууны малчин зэрэг нийт 9 салбар хуралдаан болж нэгдсэн санал зөвлөмжийг боловсруулан гаргасан юм а. Хүн сүдэж хөнгөн үйлдвэр яам, мэрэгжлийн байгууллага, судлаачдын оролцоотойгоор боловсруулж, оролцогч талуудаар хэлэлцүүлсэн хуулийн төслийг улсын хурлаас цаг алдалгүй хэлэлцүүлэн батлах, бэлчээр ашиглалтыг зохион байгуулах суурь бүтээсэн, дундын бэлчээрийн хамтран ашигладаг малчин өргөхөм, хоотос саахалт айлуудын хамтын зохион байгуулалт болох бэлчээр ашиглагчдын хэсэг
бүлгийг бэхжүүлэх, статусын тодорхой болгох, бэлчээр ашиглалтын гэрээг төгөлдржүүлэх байдлаар иргэний эрх зүйн харилцааг хөгжүүлэх, хоршоодын бизнесийн үйл ажиллагааг дэмжиж хөгжүүлэх замаар малчин өрхийн амжиргааг сайжруулах, орлогын тодорхой хувийг бэлчээрийг сэргээн сайжруулах үйл ажиллагаанд зориулах орчныг бүрдүүлэх. Өдөө аж ахуйн бүтээгдэхүүний олон улсын зах зээлд гаргахын тулд эрүүл бэлчээр дээр үйлдвэрлэсэн байгаль орчин, мал, амьтан дээлтэй байгалийн зам ёсны үйлдвэрлэл, нүүдлийн соёлоос гарсан зэрэг шинж чанарыг нь баталгаажуулах, улмаар өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор бэлчээрийн төлөв байдал үндэсний системийг бэхжүүлэх, малын вакцинжуулалт, дарилга, туулгын зохистой хэрэглээг нэвтрүүлэх замаар хөрс бэлчээрийг хордуулах, бохирдуулах, өвчлөлийг нэмэгдүүлэх хүчин зүйлийг хязгаарлах, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны дэргэд бодлогын зөвлөл ажиллуулах замаар технологи, арга зүйн салбар дамнсан асуудлуудыг хэлэлцэж шийддэг байх. Бэлчээрийн салбарын мэргэжилтнүүдийг чадваржуулж, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны дэргэд мэдээллийн захим сүлжээ, залуу судлаачдын клуб ажиллуулж, онол арга зүйн семинар, богино хугацааны сургалтуудыг зохион байгуулах. Экосистемийг хамгаалах үүднээс байгалийн хадланг багасгаж, бага талбайд тэжээл тарих ажлыг дэмжих, тэжээлийн ургамлын үрийн гин банктай болгох, тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлж хөгжүүлэх. Форумын үеэр ханан илтгэлийн хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэгт нийт 14 байгууллагын эрдэмтэн судлаачид оролцож 30 гаруй илтгэлийн хэлэлцүүлсэн юм. Ханан хэлэлцүүлэг нь ач холбогдол нь салбарын эрдэм шинжилгээ судалгааны байгууллагууд болон малчдын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагууд үйл ажиллагааныхын чиглэл зорилгыг харилцан мэдэлцэж, туршлага солилцох, цаашид илүү нягт уялдаатай ажиллахад дөхөн болоход оршиж байгаа юм а. Форумын үеэр Монгол орны бэлчээрийн ургамлыг хэн сайн мэдэх вэ 2017 тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд 5 сургуулийн 10 багийн 50 оюутан оролцож, мэдлэг чадвар оюун ухаанаас харин өрсөлдснөөс эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургуулийн Цэгэрэмтэн баг, Тэргүүн баяр, Монгол Улсын их сургуулийн Экшүүдэргэн баг, Удаах баяр, Өдөө аж ахуйн их сургуулийн Бэлчээр баг, Утгаар баярыг эзэлсэн юм а. Монгол орны бэлчээрийн үндэсний форумын үеэр бэлчээрийн экологийн чадварыг тодорхойлох арга зүйн хэрийн сургалтыг зохион байгуулж, хөрсний зүсэлт гэж фотомониторингийн аргаар бэлчээрийн төлөв байдлын судалгааг хэрхэн хийдэг аргыг төлөөлөгчдөд танилцуулсан юм а. Мөн энэ үеэр тэжээлийн нэг ба олон нас сургамлын үр үйлдвэрлэл, тэжээл бэлтгэл, бэлчээрийн хортон мэрэгчтэй, биологийн аргаар тэмцэх, уул уурхай нөхөн сэргэл, бэлчээрт ээлтэй малын гаралтай бүтээгдэхүүн, малын эрүүл мэнд, гар урлалын чиглэлээр нийт 16 байгууллагын төлөөлөл оролцсон үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа. Бэлчээрийн доройтлоос урдчилан сэргийлэхийн тулд малчид өөрсдөө юу хийх, түүнчлэн салбарын байгууллагууд бодлогын төвшин тэдний хэрхэн дэмжих талаар хамтдаа ярилцаж нэгдсэн ойлголтод хүрэх, бэлчээр ашиглалтын эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, хариуцлагыг өндөржүүлэх зорилго бүхий Монгол орны бэлчээрийн үндэсний форумын үеэр бэлчээр хамгаалах тухай хуулийн төслийг малчдад танилцуулж, санал бодлыг сонсож хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэхүү малчдын саналыг тусгаснаар дээрх хуулийн төслийн эцсийн хувилбарыг бэлэн болгож, Монгол орны мянган малчдын төлөөлөл болсон Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны зүгээс улсын хурлд өргөн барьж батлуулж өгнө хэмээн улсын их хурлын гишүүн, байгаль орчин, хүнсэд аж ахуй байнгын хорооны гишүүн Тэмүүлэнд гардуулан өглөө. Монгол улсын хэмжээнд 20 гаруй жилийн хугацаанд яригдсан бэлчээрийн тухай, бэлчээрийн харилцааг зохицуулах
хууль хэрэгцээ орчинтой болох бид бүгдийн өсөлт мөрөдөл энийг бол бас ингээд хууль болоорой гэж бас одоо гишүүнийхэн таалагаас надад одоо ингээд ажил даатгал болгож өгч байна гэж бас харж байна. Энийг бол бас баяртайгаар хэлж хүлээж авч байна. Форумын хамгийн сэтгэл догдлуулсан төлөөлөгчдийг баярлуулж чадсан үйл ажиллагаа бол яахаргагүй Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны шилдэг загвар өмсгчдийн загвар үзүүлбэр байлаа. 408 зохисоос ирсэн Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны гишүүд маань Монгол орны 16 ястан үндэстний өвөрмөгц хийц бүхий хувцсыг өмсөн алхаж урсан олныг баясгалаа. За энэхүү форумын одоо гол зорилго нь энэ бэлчээрийн салбарт одоо ажиллаж байгаа судлаачид эрдэмтэд мөн одоо бэлчээрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг одоо төрийн байгууллагууд, за мөн одоо төс хөтөлбөрийн байгууллагууд, за ингээд хамгийн гол нь малчид. Энэ одоо малчдуудын одоо санаа бодлыг энд сонсснороо одоо тэдгээр орон нутгад явуулж байгаа үйл ажиллагааг нь хооронд нь уялдааг нь одоо хангах, өшөө одоо чиглүүлэх, нэгтгэх, за нэгдсэн одоо бодлого төлөвлөлттэй байх зэрэгт одоо томоохон одоо ач холбогдолтой ийм одоо форум болж байна. За жил бүр одоо бас ийм том хэмжээний форумыг зохион байгуулна. Энийг бол одоо санаачлагч байгууллагын хувьд гэхдээ мэдээж зарим цаг хугацаанд нь одоо бүсчилсэн одоо форумуудыг зохион байгуулад тодорхой цаг хугацаанд улсын хэмжээнийхээ нэгдсэн форумыг зохион байгуулах болов гэсэн одоо ийм бодолтой байна. Иймхүү Улаанбаатар хотноо 2 өдрийн турш хуранчулсан Монгол орны бэлчээрийн салбарын мэргэжилтнүүд, малчид, бодлого тодорхойлогчид тулгамдж байгаа асуудал шийдвэрлэх арга замаа тодорхойлон ярилцаж, эрүүл бэлчээр, эрүүл мал, эрүүл Монгол хүнийг бий болгох зорилгоор нэгдлээ. Бэлчээрийн тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулж, бэлчээрийн асуудлыг шийдэхийн тулд хэрхэн хамтран ажиллах ёстойг ярилцаж, шийдэлд хүрсэн энэ форум энэхүү өндөрлөлөө. Цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд дэлхийд нүүдэлчин соёлыг сурталчлан таниулах, бэлчээрийн зөв ашиглалтаар бусад оронд үлгэр дуурайл үзүүлэх томоохон ажил болно.